юу байна ма? Яа да явж ирсэн. Юу байна манайхаа? Өнөөдөр чи үлдээ. Юу байна манайхаа? Өнөөдөр идлээ өөдсөн үедээ зочилж болох 10 төрлийн вебсайттай танилцах болно. Алуу, өөдөгөө гаргацгаая. Агаар бол ерөөхдөө маш энгийн бөгөөд маш хөгжилтэй, зугаатай, маш шар хөдөлгсөн тоглоомын вебсайт. Одоо жишээ нь та бүхэн бол Facebook-ээр юм уу Google-ийн аккаунтаар нэвтэрч урж болно. Эсвэл шууд guest mode-оор орно. Нэвтэрч урснаар яг зүгээр та нарт бонус оноо ирдэг байгаа. Ерөөхдөө том төрдөг гэсэн үг. За би одоо чинь эдрийг идэж чинь тийм ээ. Одоо чинь эдэр намайг идэх юм бол би өөрөө байхгүй болоод эдэр том болно гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ хоолнуудыг идээд эднэрээс том болсныхоо дараа эдрийг идчихвэл ерөөхдөө энэ тоглоом их гоё бол явчихна гэсэн үг. За одоо нэг хүнд буян болоод үхий. Ерөөхдөө бол энэ вебсайт руу ороод нэг тоглолцсон байхад бол нэг 20 бол доотлон тоглох байхаа гэдэгт итгэлтэй байна. Soft Murmur гэдэг вебсайт байгаа. Энэ хүү вебсайтыг ашиглаад магадгүй та бороо сонсомоор байвал борооныхоо дуу чангалаад аян жоохон сонсомоор байвал аян сонсоод шувууны жиргээ сонсомоор байвал шувууны жиргээ сонсороо таны стрессийг үнэхээр гайхалтай тайлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Стресстэй үедээ энэ хүү вебсайт руу зочлоорой. За магадгүй стаб хөөрхөн толгойг сэргээх зорилгоор энэ вебсайт руу орж болно. За би одоо энэ Crime Scene гэдэг ерөөхдөө бол тийм хулгайч дээрэмтэй нэг тоглоом руу ороод үзэн. Яг яад тийм би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ орж үзээ идлээ. За энэ одоо явдгийн байна. Яадгийн болоо. За нэг видеоноос царайг нь таних юм байна. За зин чи аль нь вэ? За одоо энийг илгээд таачи да. Мөн байна шүү. Энэ хүү вебсайт руу орж болох ерөөхдөө маш олон тоглоомод байгаа. Тийм болохоор бүх тоглоомыг сонирхож үзээрэй гэж та бүхэндээ зөвлөх байна. Та нэгтэй газар хийх зүйл олдохгүй байвал чат рүүлээд их зүгээр. Одоо гадаадын ерөөхдөө бол видео чат хийхийг хүссэн хүмүүстэйг бол танилцж болно. За энэ хүү вебсайтад бол ерөөхдөө бол та өөрийгөө харуулна. Гэхдээ таны нэр мөр бол харагдахгүй. Мэдээч бол хамгийн түрүүнд бүртгэлтэй байх хэрэгтэй. Окей, бүртгэл маань ерөөхдөө бол нэвтэрчих واخа. За нэвтэрсэн. Одоо дээдл F2 буюу стартер дарлаа. За Америк Монголоос за нэг охин олтчлаа. Ийшээ бол би бол ерөөхдөө бол ярьцсан. Энэ хүү вебсайтыг ашиглаад англи хэлээр сайжруулаарай. Nine-гийн ТV бол ерөөхдөө их зүгээр интернетэд тархаад байгаа хүмүүсийг үзээд байгаа бичлэгүүдийг англиар тавьчихдаг. Ерөөхдөө бол YouTube-ээр хэрэгтэй бичлэг хайж ахаар эндээс бол хамгийн шилдэг төвөр бичлэгүүдийг бол тайгаа үзээд цаг хэмнэн мөн гой бичлэгүүдийг олж үзэх боломжтой байгаа. Тийм болохоор Nine-гийн видео үзэхдээ ашиглаж байгаагаар гэж зөвлөх байна. Та хин нэгний амьдралын түүхээс сургамж авах дуртай, аль эсвэл хин нэгэн хүний гоё тухайлаг яриаг сонсох дуртай бол энэ TED руу орж үзэх хэрэгтэй. За ерөнхийдөө бол TED бол ихэнх нь англи бичлэгтэй байгаа боловч та нар одоо энэ language гэдэг хэсэг рүү ороод see all languages гэдэг рүү ороод Mongolian-ыг сонгосон тохиолдолд та нарт монгол хадмалтай видео бичлэгүүдийг үзүүлэх боломжтой байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол энэ вебсайт руу ороод монгол хэлийг сонгоод Монголын илтгэгчдэрээ хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний илтгэгчдийн бичлэгийг орж үзүүлэх сонирхолтой. Мэдээж энэ дээр бол дандаа тийм шилдэг илтгэгч нарын бичлэг байдаг болохоор та бүхэн маань ерөнхийдөө энэ хүү бичлэгүүдийг бол заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. За одоо би чинь видео үзэх хэсэг рүү орцсон байна. За үзэнгүүт одоо та бүхэн харж байгаа бол видеон чанартай ерөнхийдөө бол хадмалын орчуулгын чанар бол ерөнхийдөө бол дайжгүй видеог л та бүхэн үзэж байна. За тэгээ TED руу орж өөрсдийгөө хөгжүүлээрэй гэж зөвлөх байна. Google Maps үйлчилгээг бол ерөөхдөө хүн бүр бол мэддэг баг. Гэхдээ бас энэ Google Maps үйлчилгээг ашиглаад бид нар бол маш олон зүйлийг мэдэж янж ерөөхдөө бол хэмнэж болно. За одоо чинь би хуучин ажлынхаа тишээ одоо энэ шар хүнийг аваач. Шар хүн очин одоо энэ зам дээр харагдана гэдэг Google-ийн камер бол энэ ерөөхдөө бол машинтай явсан гэсэн үг. За одоо ингэ харж байгаа бол миний одоо хуучин машин яг одоо энд харагдаж байна. Улаанбаатар ихтлэх хүрэн. Би нас энэ зураг машиныхаа зургийг авсан тохиолдол юу нь бол байдаг Google авсан байлээ. За одоо дээшлүүд бол ингээд манай ажил харагдаж байна тийм ээ. Магадгүй бас та бүхэн бас хин нэгэнд газар зааж өгч байгаа бол бас энэ Google Maps-ыг ашиглаад нэг тийшээ явангууд чинь нэг юм барилга байдаг.
Ерөөхдөө наач нэг тийм юм шонгийн мод байгааз. Наач нэг юм зам байгаа. За замын хажууд нэг юм мод байгаа гэдэг ерөөхдөө бол зааж болно. Ялангуяа та одоо нэг хүнтэй уулзах үедээ ч юм уу тийм ээ. Аль эсвэл нэг хүнд газар зааж өгөхдөө ерөөхдөө бол Google Maps-аар ингээд заагаа өгчүүл ерөөхдөө бол тэр хүн бол олоход их хялбар гэж та бүхэн зөвлөх байна. Магадгүй тэгээд та бас өөр улсыг үзэж болно тийм ээ. Paris, New York. За одоо би чинь одоо энд хуучин сурж исэн сургуулаа үзүүлье. За ингээд биччихнэ тийм ээ. За бичингүүд одоо би нөгөө шар хүнээ дахиад эндээс ингээд зөөчих шүү дээ. За ингээд цэнхэр зам дээр ерөөхдөө бол зүүн машин бол одоо энэ замаар л явна. За одоо энэ миний чинь автобусанд харихтаа суудаг байсан буудал харагдчихээн. За миний одоо эрэхтэй буудаг байсан газар одоо харагдчихээн тийм ээ. Ерөөхдөө бол ингээд Google Maps-ыг бол ингээд гой үзээ авчиж болдог. Ерөөхдөө бол ингээд машин авсан зүгүүдээс ингээд үзэн. За мэдээж нь бол үйлчлэх бол үнэгүй. За хэдүүлэн магадгүй бас Eiffel-ийн цамхыг үзэж болох юм тийм ээ. Ерөөхдөө бол бас очихоор төлөвлөж байгаа бол ерөөхдөө бол ийм бичлэг үзсэн та бүхэн бол Eiffel-ийн цамхаг дээр бол очно гэдгийг би мэдчихээн. Ерөөхдөө бол очно идэл ойлгомжтой. За энэ ч одоо нэг шавар шахваатай юм харагдаад байна. Яг бороо орсон юм байлгүй. Тэгээ ерөөхдөө бол бас миний төсөөлсөн шиг тийм сайхан зүйл байсангүй. Угаасаа юм төсөөлсөн шиг сайхан байдгүй шүү дээ. Ерөөхдөө бол ингээ хэдлээ юмнуудаа үзэж болно. Парис, Марис. За одоо хэдлээ Нью-Йорк хотыг үзье. За Нью-Йорк хотын одоо нэг юу л очие доо нэг таун руу л очие. За ингээ нэг айлууд харагдчихээн тийм ээ. Одоо хаусууд харагдчихээн шүү дээ. Энэ хаус ерөөхдөө ямар шийдэлтэй байна? Ерөөхдөө хонгийн мод нь ямар хүн юм? Ингэж үзэж болно. За тэгээд хамтдаа Maps Google-ыг ашиглаарай. Zoom call бол надад их таалагддаг. Ерөөхдөө бол хүний нүдийг их амраадаг. Бас амраахаас гадна хүний төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг гэсэн тийм судалгаа байдаг. Иймэрхүү зургуудыг ойртуулж үзснээрээ. За одоо чинь энэ сая өвлөг хөрүүлийн хил бол ингээд зам болчихж байна тийм ээ. За ингээл одоо ерөөхдөө бол нэг тийм жоохон хэцүү болцсон юу харагдаж штэ. Хот бол харагдаж байна. За энэ хан хвтлээд ингээд би гараа явж байна тийм ээ. Яг л өөрөө явж байгаа юм шиг санагдаж байна л да миний. За гоё ингээл байгаль руу ороод ирлээ. Иймэрхүү зургуудыг ерөөхдөө үзэж нүдэн амрах хэрэгтэй гэж зөвлөх юм. Бас магадгүй бас дүүнерч тал үлгэр уншуулна штэ. Эртээ урдын цагт аймод үжээ. Аймодон дотор ийм ээлфүүд байдаг гэжээ. Ээлфүүдийг аимшигтай. Ээлфүүдийг харсан нэг наасандаа жаргадгүй юмсан гин. Тэгэхээр би одоо жаргахгүй гэсэн. Тийм болохоор Zoom call дээр орж үзээрэй гэж хэлэх байна. Энэ бол миний хаяа орох хамгийн дуртай вебсайтын нэг. The nicest place on the internet гэж. Энэ хүү вебсайт руу орсноор та нар бол маш тийм гоё сайхан дулаахан энергийг мэдэрнэ. Магадгүй би одоо чинь энийг харж байхад бол надад бол би над руу л хараг юм би бол мэдж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн надад тийм амар гоё халуун дулаан нэг тийм мэдрэгдээд байна. Энэ бичлэгнээс үзэж байгаа бас тайдад бас мэдрэгдэж байгаа болов уу гэж би бас найдаж байна. Гэхдээ яг жинхнээр юм мэдрэхийг хүсвэл одоо энэ вебсайт руу ороод яг тэр ард явж байгаа дуу мотой үзүүлэх гоё гэж зөвлөмөр байна. Магадгүй ганцаарцсан хайр дурлалдаа шаналж байгаа хин нэгэнд гомцсон байвал энэ хүү бичлэгийг үзвэл сэтгэл санаа чинь амар амгалан олсгоо. За энэ хүү вебсайт руу орж үзээрэй. Ерөөхдөө хүн их цочоод гэхдээ бас жоохон нүдийг сэргээж өгнө. Энэ ерөөхдөө ардын аим дуутай байдаг. Гэхдээ бол энэ дээр бол харагдахгүй. Тийм болохоор та нар өөрсдөө Instagram View гэдэг энэ вебсайт руу орж үзээрэй. Хаяа нэг иймэрхүү гой өнгөнүүд харах гоё байдаг тийм ээ. Нүдийг их амраад магадгүй бас танд энэ өнгө таалагдахгүй бол маус нэгээ дараад ерөөхдөө бол энэ өнгийг бол хувааж болно. За одоо ингээд хуваагдсан дүрсийг бол та нар бол харж байна. За бүр таалагдахгүй бол бас дахиад хувааж болно. Тэгээ хуваагаа явж болно. Гэхдээ бас зүгээр тийм screen saver орнд энэ вебсайт руу орж нүдээ амраа бол зүгээр гэж хэлэх байна. Ягаад үүдсэн үед орох сайт 10 байх хэрэгтэй шүү тийм ээ. Ерөнхийдөө та нар одоо энэ вебсайтыг харж байгаа бол үүдсэн үед чинь маш олон төрлийн өөр вебсайт руу дарах бүрт оруулна. Тийм болохоор энэ хүү вебсайтыг ашиглаж өөр вебсайт руу орж үүдсэн үедээ цагийг гой хөвчлөлтөө өнгөрөө гэж зөвлөх байна. За ингээ өнгөнүүд ингээ хаана болж нураад байна. Энэ утас нүдийг бас их гой амрааж байна. За энэ яг яадаг вебсайт юм л хуруул хөдлөөд байна. Ойлгохгүй байна уу? Та хэд ойлгвол надад тэр сэтгэлдээр бичиж тус болоорой. Хамтаа байсанд баярлалаа. Хэрэв танд миний бичлэг таалагддаг бол намайг subscribe хийгээрэй. Мөн хонхон дээр дарахаа битгий мартаарай. Хонхон дээр дарвал танд миний бичлэгүүд notification хэлбэрээр очих болно. Аяруутад дарахгүй бол миний бичлэг нэг их танд очихгүй болов. Мөн миний channel руу орж subscribe хийх боломжтой байгаа. Subscribe түүний дараа хонх дарахаа битгий мартаарай. Subscribe хийсэн ч гэсэн миний бичлэг нэг харагдахгүй болохоор хонх дарвал танд ашигтай, надад ашигтай. Надтай хамт байдагт баярлалаа.